зан цолны болзол хангасана сорон зам болднара энэ баярын админ төрө үзүр ула цалтара төв цэнгэлдэ хүрээлэнгийн ногоон талбайд дэвин дэвсээр гарч ирлээ. Даншиг надым хүрээ цам надым одоо уламжлан хадгалж энэ надым бие болсоор одоо дөрөвдөг шилдэн болж байна. телевизэн уран бүтээлчид энэ барилдааныг 3 дахь жилдэн одоо та бүхэндээ шууд дамжуулан үзүүлж байна. Мэнчилгээ ирсэн байна. Өмнө цэнхэр говид сууга говийн хувилгаан насан батвагштан мөн одоо үржин шадивлан хийдийн хамблам мөн сөхвагштан энэ хоёр надмын мэндийг дэвшүүлээ. Та бүхэн минь урт насалж удаан жаргаарай гэсэн мэндчилгээ ирсэн байна. За одоо тэгээ долоогийн даванд барилдан удааширсан бэр чадал чавсан юм барилдан хийсэн. Авраг зан хоёр бол одоо тэгээд барьцанд хүрээд лавхан золгоод болч одоо тэгээ барилдан нэг их одоо тийм удах байдал үүсэхгүй дээ. За даншин бүр удавга даншин зан цолны уулзал хангасан Монгол үндэсний бүхэн улсын зан сорон зам болдоноор Монгол улсын биеийн тамирын төв цэнгэлдэг хүрээлэнгийн төв талбайд гол төв хэсэгт нөрлөө. За ингээд одоо шийдэд явсан да. Баруун талд нь алдаж суугаар холбоод авсан тэндээс мөч хутгалаа давлаа. За үнэхээр одоо даншин бүх юм да. Яг бариа зөрөн дээр ерэн тэгээд шууд баруун талд суучихвол гэж бодоогүй сорон зам болдвол баруун талд нь суугаад авсан, гар холбоод авсан. За тэгээд дөрвөлжин золоод баруун талаад нь тойрч хоёр гიშгсэн зүү хөл цөмрөнгүүд баруун талдаа хал цуутгасан. Гүйцэгээд авлаа да. Энхөө пүрүдавг аврагдан чигнадамдан гуру тандруулж Гайвалт аймгийн Эрдэнэ сумын харьяата Монгол улсын үндэсний бүхэн улсын зан сорон зам болдо даншигын зан цолны уулзал хангаж энэ их баяр надамд үзүүлээд авраг зан хоёр энэ их баяр надамын хүндэтгэлийн туг хаймрыг за даншиг дайн авраг гэдэг цолыг одоо өгнө гэж барилдааны талбайн тайлбарлагч одоо зарлж байна. Даншиг надмын дайн авраг цолын болзлыг хангаж 3 тудагаан энэ баяр надамдан төрүүллээ. Эрх мөндөд үзэгчдээ телевизэн явуулын станц уран бүтээлчд бид